Times цэгмэн сайт мэргэжлийн хяналтын ерөнхий газраас та бүхэнд дараах мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотод дэгдээд байгаа шинэ коронавирус хэмээн нэрлэгдэж буй вирусээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрхэн авах талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд онцгойлон дараах мэдээллийг хүргэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Хубэй мужийн Ухаан хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол өнгөрөх оны 12 дугаар сарын сүүлээр тус хотод эхлэн бүртгэгдэж, улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ сарын 5-ны өдөр мэдээлсний дагуу Монгол улсын эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв, зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтарсан эрсдлийн түргэвчлсэн үнэлгээг өнгөрсөн хугацаанд хийж ажиллажээ. Өнөөдөр аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймагуудын эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга, орон нутгийн зоонозын өвчин судлалын төвийн удирдлага, халдварт өвчин судлалын үндэсний төв, зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтарсан цахим хурлыг явууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээгээр тухайн халдвар нь бүгд найрамдах Хятад ард улс дотроо өндөр, бүс нутгийн хэмжээнд дунд, олон улсын хэмжээнд бага гэж үнэлэгдэж байгаа бол манай улсад Хонконгоос 7 хоногт 9 удаагийн нислэгээр 700, Бээжингээс 7 хоногт 14 удаагийн нислэгээр 1600, Ирэнээс 7 хоногт 10 удаагийн нислэгээр 600 орчим зорчигч, хил нэвтэрч өдөртөө агаарын хилээр голомттой бүс нутгаас 7 чиглэлийн онгоцоор 900-аас 1000 гаруй зорчигч, төмөр замын бомбд, замын үүдийн автозамаар 2500-аас 3000 зорчигч, төмөр замаар 250-аас 300 орчим зорчигч дамжин орж ирэх эрсдэлтэй байгаа юм. Мэргэжлийн ерөнхий газраас холбогдох арга хэмжээг бол чиглэлүүд өгөөд дэлхийн байгууллагын зөвлөмж, эрүүл мэндийн яамны холбогдоход мэргэжлийн байгууллагад хамтарч арга хэмжээг авч байгаа. Гэхдээ манай дээр бол гол үндсэн үүрэг бол олон улсын эрүүл дүрм гэж байдаг. Дүрмээрээ бид нэр хил хяналтын байгууллагын үндсэндээ бол халдварын сэжиг зорчигчийг илрүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллага шилжүүлэх үндсэн үүрэгтэй. Түүнчлэн шадар саадын 08 дахь тушаал гарч ирсэн халдварын сэжигтэй болон ямар нэгэн ноцтой байдал үүсэх юм бол хүний халдварын үед бол эрүүл мэндийн яам буюу халдвар төсвөлийн толгойлоо ажиллана гэдэг. Энэ хүрээнд бид нэр тодорхой хэмжээний бас сэжигтэй тохиолдлуудыг илрүүлээд халдвар төсвөлийн шилжүүлсэн. Тэгэхээр нь бол одоогийн байдлаар бол үгүйсгдсэн ямар нэгэн Монгол улс шинэ коронавирус халдвар байхгүй гэж өнөөдрийн байдлаар ойлгож байна. За өчтөр бид нар замын үүдийн бас бомтоос холбогдох мэдээлэл авсан. Шилийн гол аймагаас ирсэн 2 иргэнийг бол халуунтай иргэн буцаасан байгаа. Тэгэхээр замын үүд унтар бол манайх илрүүлэлтээ хийж гэн асуумжаа эрүүл мэндийн асуум судалгаагаа авч байгаа халуунаа хэмжиж байна. За тэгээд хаанаас зорчиж байгаа бүх мэдээллийг авчин гэж хяналтын ажиллагаа бол уйлдуулж ажиллаж байгаа. За иргэдэд бас дэлхийн думаалын зөвлөмж гарсан ба тийм ээ. Голомттой бүс нутгаар аль болохоор ерөөсөө явахгүй байхыг хичээ. Заавал бүр нэг шаардлага гарахгүй бол тийм ээ. Одоо ялангуяа хятадын энэ Ухаанаас гадна бусад мужуудад гарцсан байгаа тийм Бээжин одоо Шанхай гэх мэтлэн. Тэгэхээр энэ нутгаар бол өөртөө ямар нэгэн хэрэгцээ байхгүй бол чухал байсан ч гэсэн аль болохоор аяллаа цуцлах тийм ээ. Тэр талаас нь анхаараач. Хоёрдугаарт хэрвээ тэр Ухаан нутгаар явах юм бол зах болон амьтны гаралтай зах юм газараар явахгүй хоол хүнсний асуудал дээр энэ үнсний аюулгүй байдал нэлээд анхаарах хэрэгтэй. За энэ нөгөө анханасаа Ухааны юу бол далайн гаралтай захын одоо хүмүүс эхэлж өвчлсөн гэдгээс үүдэлтэй учраас энэ дээр бол нэгдүгээрт бол түүхий болон одоо болгоогүй бүтээгдэхүүнийг идэхгүй баг. Хоёрдугаарт альж тохиолдолд гараа хариуцэр бас хэрэгтэй. Байнга сахиж байгаас хоол идэх юм бол бусад тохиолдолд гараа хариуцэр. За нөгөө нэг сэрэмжүүлж байгаа нэг зүйл болохоор халдварын шижигтэй буюу ханиалгаж байгаа хүн аль болох хол байх. Одоо нэг одоо галт тэрэгцүүд гэж юм эсвэл өөрийгөө хамгаалах үүднээс тэгээ хамгаалах шаардлагатай тохиол өөртөө маскаа зүгээд одоо би хамгаалах ёстой. За тэгээд мөн одоо мэргэжлийн байгууллага сууж байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг маш мөрдөж одоо ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бол тухайн үеийн зөвлөмжид гарын авлууд бол өдөр ирж шинжлэгдэж ирж байгаа. Тэгэхээр төр зөвлөмжүүд ч бай. Яг энэ өвчний халдварын үед бол бас нөгөө нууц үеийн бас тодорхойгүй яг 7-аас 14 гэж байгаа боловч яг эцэлж батлагдсан юм байхгүй учраас бид нэр энэ тодорхойгүй одоо үүсгэж нь бас одоогор тодорхой байгаа шүү дээ. Тэр үеийн шалтгаантай үед бол бид нар бол яг энэ одоогийн байгаа зөвлөмжүүд болон холбогдох энэ юуныхаа хүрээнд л бид нар ажиллах хэрэгтэй. Гэхдээ бид нар бол арга хэмжээг авч ажиллаж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал хил дээр бол өдөр тутмын мэдээгээ авч जैन цэцтэй зорчтой илрүүлж тусгаарлаж төр тусгаарлаж одоо эрүүл мэндийн байгууллага шилжүүлж байна. Гэх мэтлэн арга хэмжээгээр бид нар яг хуулийн хүрээнд л авч байгаа. Эдийн дундаас нөгөө хилээ хаагач энэ төр гэсэн юм сошиалор яваад байгаа шүү дээ. Энийг бол мэдээж боломжгүй бах те. Тийм хилийн хаах асуудал би түрүүл улсын хилийн тухай хуулиараа олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ за хил хяналтын байгууллагын хилцээрийн хүрээнд эрүүл мэндийн яам болон холбогдох хил хамгаалах ерхий газар асуудал тавьж засан газрын түвшин шийдэгдэг. Энийг бол манай улсын онцгой комиссийн хүрээнд шийдэг. Бид нар бол санал оруулах үүрэгтэй байна.
Эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв, зоонозын өвчин судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээ, сэрэмжлүүлэг, гарын авлага зөвлөмжийг хөлийн бомбт аймагуудад өдөр бүр хөргүүлж зөвлөмж өгөн ажиллаж байна. За энэ бол ер нь бол шинэ халдвар гэдгийг бол дэлхийн нийтээрээ зарлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол урд өмнө одоо бид нар чинь энэ өвчил гарахад үүсгэж гэдэг нэг юмыг тодруулдیں۔ Нянч бай, вирус ч бай, ямар нэгэн халдварт өвчин олон хүнд халдаагаад байгаа энэ халдварт өвчний үед тэр халдварт өвчин бол өөрөө үүсгэгчтэй, дамжих замтай ийм байдаг аахгүй юу? Шалтгаантай, шалтгатай байдаг учраас тэр хэвийг бол халдварт өвчин. Тэгвэл одоо тийм шалтгаангүй үүсгэгч нь тодорхойгүй ирнээсээ халдварлаад олон хүнийг өвчлүүлж байгаа учраас энэ бол шинэ халдвар. Та нөхдүүд мэдж байгаа. Эхлээд бол шалтгаан тодорхойгүй уушигны хатгай байна гэж. Одоо манайд энэ гараад байгаа томоогийн үеийн хүндрэл хатгай бол бүгд одоо нэг вирусээр үүсгэсэн тийм ээ шалтгаантай байх нь шүү дээ. Тэгэхээр энэ шалтгаан тодорхойгүй, үүсгэгч нь тодорхойгүй, дамжих зам тодорхойгүй тэгсэн ирнээсээ олон хүнийг өвчлүүлээд байгаа халдварт өвчин учраас энэ бол үүсгэгч тодорхойгүй, шалтгаан тодорхойгүй шинэ юмар үүсгэсэн халдвар байна гэдгийг тогтоож байгаа юм. За тэгээд харин удахгүй хятад улс бол шинэ коронавирус халдвар байна гэдгийг бас зарлалаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас шалтгаан одоо үүсгэгч нь тодорхой болж байна гэсэн үг тийм ээ. Шинэ үүссэн урд өмнө одоо байгаагүй ийм одоо шалтгаан тодорхойгүй вирусын шалтгаан тодорхойг шинэ одоо коронавирусын төрлийн вирусээр үүсгэсэн халдвар байна гэдгийг бол тодорхойлж байна гэдэг бол олзуурах шүү дээ. Нэг талаар нөгөө талаар эхэндээ бас ингээд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс хвчлээ өвчилж байна тийм ээ. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний зах дээр ажиллаж байгаа хүмүүс өвчилж байна гэж хэлсэн болвол одоо энэ халдвар маань амьсгалын замаар халдварлаж байна. Хүнээс хүнд дамжиж байна тийм ээ. Бас одоо тэр хүнтэй ойрхон байсан хүмүүс өвчилж байна гэдгийг тогтоож байна гэдэг бол энэ халдварын талаар мэдих таних асуудал нэмэгдээд байна л гэсэн үг баггүй юу. За эмчилгээний хувьд дээр бол энэ өөрөө амьсгалын замын халдвар, амьсгалын замын томуу төс өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэлэг зүйтэй болвол ижилхэн одоо эмнэлэг зүйгээр эхэлж байгаа. За хүндрэл нь бол одоо өөр вирусын яг ер нь ягаад ингэ вирусуудыг тодорхойлдог өөр юмар үүсгэдэг тодорхойлдог юм гэхээр тэр үүсгэгчтэйгээ холбогдсон эмнэлэг зүй эмчилгээнүүд бас явах нь шүү дээ. За тэгэхээр энэ халдвар маань амьсгалын замын коронавирусын төрлийн халдвар учраас тэрэн тохирсон амьсгалын замын хүнд халдварыг эмчилгээ бол хангалттай бас сайн явагдаж байна гэсэн.